Алтан жур. Арван зүгийн гэсэр хааныг багтан нусан жур гэж дуудах буюу хэмээн эхэлдэг эртний туужаас иш татаж энерхимийг алтан жур хэмээн өргөмжилсөн. Шулуухан үгс олон байдаг л да түүний тухай. Бэлэн мөнгөний тэм, улс төрийн нусгай, нооттой баян юмтай баяр гэх мэтийн цөөнгүй нэр хочийг төмний зүгээс түүнд оноосон байдаг. Угийн баян төрж гисэн хүн гэж цаанаа л нэгөр хочоор хүртэл сагаж явдаг байх нь. Жинхэнэ нэр нь цол гуншин шигэн сүртэй. Нямтайшрын номтой баяр, улсын хурал, гишүүн, нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч асан. Нийгмийн аюулаас хамгаалах яамны төшөмлөөр ажиллаж байсан тэр бомтны өв залхамжлагч. Хэр баргийн нусан журд ингэж цоллуулах хувь зохиол согдвол. Ягаад зөвхөн түүнд тэгвэл ийм их цадаг оноогоо вэ гэж юу? Ягаад гэвэл тэр нусан жур биш алтан жур учраас. Монголын алтаар гулгиж өссөн цорын ганц нуган өр учраас. Нусанд хүртэл алт юм гих чинь билээ. Гэсэн сул үг цаагуур чинь хэдих газар авснаас болоод Монгол улсын ерөнхий сайд маань хүртэл нусыг нь дарчиж өгөх гээд сүнд орж байсан удаатай. Чухам үнэндээ түүнийг төрийн сэндийг авчраад суулгаж гисэн хүчин зүйл бол муу шар алт. Тэр дундаа бүр Монголын алт. Эцэг хүү хоёрын эзэмшдэг Монголын алт компани буюу МАК группийн тухай ярьж байна. Тэрвээ Монголын алтлан бол яахаараа ингээд ганц хоёр хүний өв залгамжлын нийтлэг өмч хөрөнгө болоод албан тушаал худалдан авахд зарцуулагдаад явж байдаг юм чөтгөр бөмбөр. Ёстой л нөгөө нусан журыг алтан жур болгох хувь зохиол оноосон бурхан гуйл мэд хэрэг бизээ. Номтой хоёрын өв залгамжлан эзэмшээд үрж зараад улс төр хийгээд байгаа тэрийг алтны угсаа гаргалыг судалбал Монголын алт гээд байхыг бодоход хушгуумда ард түмний хамааралтай баймаар хэрвээ Нямтайшир номтой баяр гэдэг хоёр эрхмийг сүлд Монгол гэж нэрлэдэг болчихоогүй бол шүү дээ. Монголын алт компани олборлолт явуулж байгаа газар нутгуудыг газрын зураг дээр дугуйлбал бас л том талбай эзэлж байна. Баян хонгор аймгийн Жаргалант цаг сумын нутагт 1342 га талбайтай ашиглалтын лицензтэй 2 алтны урхай. Дорноговын айраг сумд 46 га перлетийн урхай. Далан Жаргаланд 597 га нүүрсний 3 урхай. 883 га талбайтай барилгын материалын 2 урхай. Дорндын баян төмөд 1082 га талбайтай нүүрсний урхай. Өмнө говийн нарийн сугаатад 1161 га нүүрсний 5 урхай. Эдгээрээс гадна хайгуулын олон лиценз бий. Монголын ард түмний өмч болох газрын дорх баялаг ямар замаар МАК компани эзэн Нямтайшрын гарт төвлөрсөн юм болоо. Хариултан тэрээр нахын яамны уул уурхай хариуцсан хэлтэст ажиллаж байсан учраас Монголын баялаг хаана байгааг мэддэг байсан. Тэрнийхээ дагуу том ордуудын ашигтай лицензүүдийг түүж олборлон өөрийн болгосонд оршиж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ гэрүүл төрийг хэрхэн ашиглаж мөнгө хийж болдгийг мэддэг гэсэн үг. Төрийг ашиглахын тулд томоохон албан тушаал эрх мэдэлд хүрэх ёстой хэмээсэн итгэл үнэмшилтэй эцэг хүү хоёр өдгөө мөнгө харамлахгүй цацаж байгаа бололтой. Алтан жур маань өөр тоноогдсон хувь зохиолоор ард түмний гарвалтай баялагдаг эми цатгалтаж хэвтэх хэлсэн байвс. Тэр гэнтэл төгөлгийн эзэн шиг аашиж хэлсэн. Баянараад тэнгээ нуусан айлын гац эрх банч шиг л бодлогогүй баруун солгоогүй мөнгө цацаж улс төр гэж толтираатаад улсан билээ. Тухайн үед нь түүний хин ч оошоож үзээгүй улс төрийг мөнгө гэд бодчихсан бацаанд гэж харж байсан юм. Монгол ордын 8-ын тусгаар тогтнолын ордонг барьж босох нэг тэрбум төгрөг хандваллаа. Орнод аймаг байн очиж оймс бэлий мөнгө бэлэгсэл хайр гамгүй цацж хайлаа гээд бэлэн мөнгөний ATM шиг ажилласныхын цаад сэжүр зах зухаасаа цухуугаад эхэллээ шүү. Тэрээр Монголын төрийг худалдаж авахар санаарахжээ. Санаарахт нь бүр зах зухаасаа биелээд эхэлсэн. Гэнэт төрийн төлөө боож өгөхөр шийдсэн Номтой хоёрын бизнесийн эрх ашиг төмний төлөө зориулах улс төрийн амбиц хоёроо хооронд нь зөрчилдөг аж. Тэрээр өмнө бизнесийн ашиг сонирхлоо дээдэлдэг байсан бол өдгөө төрийн хүн болж хувирлаа. Гэвч яаран дүгнэлт хийх басч эртдэж мэдх юм. Нусан жур хочод бяцхан хөвгөн хэрхэн гэсэр мэрэгэн хаан болж өндийсэн шиг цаг хугацааны хүчин зүйлд түүнд хэрхэн нөлөөлөхийг ч бас мэдих аргагүй. Гэхдээ л бүхнийг мөнгөөр шийдэж сурсан түүний унган зан хаач гэж. Мөнгөний гих улс төрийн цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсэд орайлон оролцох нь лавтайдаг. Жугамдаа Номтой хоёр боловсон хүчин нөөцтэй гэж сайрах дуртай Монгол ардын намдах ногоонуудын армийн командлагч болж байгаа. Улс төрийн нусгаачуудын гэж ч нэрлэж болно л доо. Тиймээс ядчил тэд нусны альчуур худалдаж явах мөнгөтэй байх гэсэн гол ганцхан зарчмын хатуу мөрдөх нь аргагүй биз. Нусан жур, алтан жур хоёрын ялгаа огт байхгүй. Жур бол жур. Нусны сайн альчуур л хэрэг болно биз.